Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сүрийгийн лабораторийн интерактив хичээллүүдийн хүрээнд сүрийгийн шинжилгээний сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх 2 дугаар хэсэг. Уушгины сүрийгийн үед сорьц цуглуулах. Уушгины сүрийгийн үед аяндаа гарсан цэр, өдөөж гаргасан цэр, бронхын угааз, ходоодны угааз, өтгөн зэргийг цуглуулна. Шинжилгээний үр дүн нь цэрний чанараас шууд хамаардаг тул цэрээ зөв сайн цуглуулж өгөх нь чухал юм. Тэгвэл ямар цэрийг зөв гаргасан чанартай гэх вэ? Цэр нь уушгины гүнээ санаалгаж гаргасан цэр байх ёстой. Хамар болон хоолойн дээрх нус болон цэр байж болохгүй. Мөн шүс байж болохгүй. Хэмжээний хувьд лабораторийн шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэхэд хүрэлцгүй цэмзээтэй буюу 3-5 мл байхад хангалттай гэж үздэг. Чанарын хувьд эдэрхэг эсвэл сасархаг байвал тохиромжтой. 2 удаагийн цэр байна. Нэг нь эмнэлэгт очих үед эрүүл мэндийн ажилчны дэргэд цуглуулсан сорьц, хоёр дахь нь маргааш өглөөний үлэн үедээ цуглуулсан цэр байна. Унтаж байхад уушгинд цэр хуримтлагддаг тул өглөө босмогцоо удалгүйгээр ханаалгаж гаргасан цэр хамгийн сайн нь байдаг. Тиймээс өвчтөн өглөө сэрмэгц босгож цэрийг цуглуулах нь тохиромжтой. Цэр цуглуулахад нийтлэг хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэнэ. Нэмэлт хэрэгсэл шаардлагагүй. Эхлээд цэрний сорьц цуглуулах талаар өвчтөнд тайлбарлаж өгнө. Өвчтний амыг усаар зайлуулна. Буцсан ус эсвэл цэвэр усаар зайлуулна. Карантины ус хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Өвчтөнд сорьцын савыг өгч өөрөө өвчтний ард зогсно. 2-3 удаа гүнзгий амьсгаа авч 3 дахь удаагийн амьсгаагаа авч гаргахдаа хүчтэй ханиалган сорьцыг гаргана. Хангалттай хэмжээний буюу 3-5 мл сорьц цуглуулах хүртэл дээрх үйлдэлийг давтахыг өвчтөнд зөвлөнө. Хэрэв цэр сайн гарахгүй бол өвчтөнөө үнэлээд дараах аргуудаас хэрэглэнэ. Өтгөн цуглуулах. Энэ нь ихэвчлэн хүүхдүүдэд хэрэглэгддэг. Зориултын савнд өтгөний с ижигтэй хэсгээс 1 г орчмыг цуглуулна. Өвчтнөө дасгал хөдөлгөөн хийлгэх, цэр ховхлох эм хэрэглэх, мөн дээрэс нь өдөөж гаргах аргуудыг сонгон хэрэглэж болно. Цэрийг өдөөж гаргах аргыг ихэвчлэн хүүхдүүдэд хэрэглэдэг. Хэрэв хүүхэд цэрээ гаргаж чадах байвал утах аргыг хэрэглэж болно. Сорьц цуглуулахын өмнө нийтлэг хэрэглэгдэх зүйлсээр нэмэлтээр утлагын аппарат, 3% натрийн хлоридын уусмал, гуурсан хоолой тэлэгч бэлтгэлийг бэлтгэнэ. Энэ аргыг хэрэглэхийн өмнө 3 цагаас доошгүй хугацаанд хүүхдийн хоолыг сойсон байна. Багтрах эрсдлийг бууруулахын тулд гуурсан хоолойн тэлэгч бэлтгэл хэрэглэнэ. Утлагын аппаратанд 3% натрийн хлоридын уусмалаас 5 мл-ийг хийнэ. Утга хурдыг 6-аас 8 литр/минут байхаар тохируулна. Цэр гарах хүртэл 7-оос 10 минут орчим утна. 10 минутаас дээш хугацаагаар утах бол уусмалыг нэмж хийнэ. Дээд тал нь 20 минут утна. Доорх холбоосоор орж бичлэгийг үзэх боломжтой. Хэрэв хүүхэд өөрөө цэрээ гаргаж чадахгүй байвал цэрийг соруулах аргаар цуглуулна. Сорьц цуглуулахын өмнө нийтлэг хэрэглэгдэх зүйлсээр нэмэлтээр хамрын гуурс соруул шаардлагатай. Эхлээд өвчтөнд хийх ажилбарын талаар тайлбарлана. Хамраар оруулах гуурсны хэмжээг авна. Энэ нь хамраас эрүүний булан хүртэл хэмжинэ. Гуурсны оруулах хэсэгт вазелин түрхэнэ.
Уурсыг нүүрэнд перпендикуляраар хамраар оруулна. Уурс залгиурын арын ханамд хүрч ханиалгалтыг өдөөж өгдөг. За доорх линкээр орж бичлэгийг үзэх боломжтой. Хэрэв өвчтөн цэрээ гаргаж чадахгүй бол бронхын угаац эсвэл ходоодны угаацыг авна. Энэхүү ажилбарыг хийхийн өмнө өвчтнөө үнэлж, өвчтөнд ажилбарын талаар тайлбарлаж, за мөн дээрэс нь энэхүү үйлдэлийг сургагдсан мэргэжилтэн хийж гүйцэтгэнэ. За уушигны бус сүрээгийн үед сорьц цуглуулах. Сүрээгийн нян ямар эрхтэнд байрлаж байгаагаас хамааран сорьц цуглуулна. Тухайлбал гидсний сүрээгийн үед өтгөнд, бөөрийн сүрээг сэжиглэж байвал шээсэнд, нүдний сүрээ болон ил байрласан шархны арчдаас. За сүрээгийн гаралтай менингитийн үед нуусны ус, плевритийн үед плеврийн шингээнийг соруулах гэх мэтчлэн сорьцыг цуглуулдаг. Уушигны бус эрхтний сүрээгийн үед сорьцыг ихэвчлэн сургагдсан мэргэжилтэн хийж гүйцэтгэх шаардлагатай. За уушигны бус сүрээгийн үед сорьцыг хизээ, ямар хэмжээтэй цуглуулахыг харуулсан байна. Өтгөнийг өмнөх слайдад заасны дагуу цуглуулна. 1 г байхад хангалттай гэж үзнэ. За шээсийг цуглуулахдаа өглөөний шээсний дунд хэсгээс авах ба 2 өдөр дараалан цуглуулна. Арчдсыг хатгаас сэргийлэн 0.9%-ийн натрийн хлоридад хийж лабораторид хүргэнэ. За меслэметрал эд цэргийг боломжтой хэмжээнд авч 0.9%-ийн натрийн хлоридад нэмнэ. Тархи нуусны шингэн нь багадаа 2-3 мл байх шаардлагатай. Бусад хатгалтын шингэнүүд 5-10 мл байна. Сорьцыг ариун ямар нэгэн нэмэлт бодис агуулаагүй тунгалаг саванд цуглуулна. Цуглуулсан сорьцыг тэр даруй дагалдах бичгийн хамт лабораторид хүргэнэ. Тэр даруй хүргэх боломжгүй бол зөв хадгална. Сорьцыг 2-8 хэмт хадгална. Тасалгааны болон нарны гэрэл тавьж болохгүй. Хөлдөөж болон дахин гисгэхийг хориглоно. Сүрээгийн лавлах лабораторид дараах зорилгоор сорьцыг илгээнэ. Түрхэц Женксберт сүрэг онцлогооны тохиолдлыг онш тодруулах, баталгах зорилгоор. Эмэн тэсвэртэй сүрээгийн эмчилгээний хяналтын шинжилгээ. Сүрээгийн бус микобактерийн халдварыг сэжиглэж байгаа тохиолдолд өсвөрлөх шинжилгээнд. За өмнө нь эмэн тэсвэртэй сүрээгээр өвчилж идэгсэн рифамицинээс бусад эмэн тэсвэртэй сүрээгийн хавьтал онцлогооны тохиолдол. Эмчилгээ хяналтын 2-3 дахь сарын түрхэц эерэг тохиолдолд эмэнд мэдрэг чанар тодорхойлох зорилгоор тус илгээнэ. Цуглуулсан сорьцыг 3 давхар савлгаагаар тээвэрлэнэ. Хэрвээ шинжилгээнд илгээх маягт дутуу бүгэлсэн, за сорьцыг зориултын биш савнд цуглуулсан, сорьцын сав хагарсан, асгарсан онцлогооны тохиолдолд шүс цуглуулсан. За хэмжээ хангалтгүй тохиолдолд лаборатори сорьцыг буцаана. Буцаасан шалтгааныг сорьц хүлээн авах бүртгэлд бүртгэнэ. Сүрээгийн лавлгаа лабораторид сорьц илгээсэн тохиолдолд хүснэгтэнд заасан хугацаанд шинжилгээний хариуг гаргах ба шинжилгээний хариуг цаасаар болон цахим бүртгэлийн систем буюу TBCGM системээс авах боломжтой. Түрхэцийн болон Женксбертийн шинжилгээний хариу шинжилгээ өгснөөс хойш 2-24 цагийн дотор гарах ба шинжилгээний хариуг шинжилгээ өгсөн өдрийн 1-2 цаг 30 минутын хооронд эсвэл маргааш өглөө 9-10 цагт авах боломжтой. LPA буюу хааны шинжилгээний хариуг шинжилгээ өгсөн өдрөөс хойш 2-7 өдөрт, өсвөрлөх шинжилгээний хариу шинжилгээ өгсөн өдрөөс хойш 28-56 хоногт, эмэнд мэдрэг чанар тодорхойлох шинжилгээний хариу өсвөрийн шинжилгээний хариу гарсны дараа шинжилгээнд орсноос хойш 13-42 хоногт гарна. Сүрээгийн үндэсний лавлах лабораториос шинжилгээний хариуг цаасаар авах бол өглөө 9-10 цагт,
өдөр 13-аас 14 цаг 30 минутын хооронд авах боломжтой. Сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэхэд дараах тушаал зааврыг мөрдөн ажилтгаа. Эмнэлзүүн сорьц нь няс судлалын шинжилгээний үндэс суурь юм. Суурь нь зөв бол үр дүн нь зөв байдаг. Анхаарал тавьсанд баярлалаа.